Өдрийн мэнд үзэгчдээ энэ пост цэгийн мен залуусын сайт буянтхаа 2 хороолол дээрээс шууд амжилт хүргэж байна. За тэгэхээр одоо та бүхний харж байгаачлан хөшөөдтэй өгөх сэтгэлийн дэм маяныг тус хотхны оршин суугч маань зохион байгуулад тэгээд хөшөөдтэй ийм сайхан сэтгэлийн дэмийг бас өгч байгаа маань. Тэгэхээр энэхүү тусламжийн аяныг зохион байгуулж байгаа иргэнтэй та бүхнийг олзуулах гэж байна. За сайн байна уу? Сайн байцгаана уу? За үзэгчдэд маань өөрийгөө танилцуулаач. За намайг Мянган замаа өгтэй инх чаргал гэдэг. Би энэ хороололд ажиллаж амьдардаг ийм иргэн байна. За анх энэ аянаа яагаад зохиох оруулав? Хизэнээс эхлэв? За би одоо яг өнөөдөр бол 4 дахь хоног нь байна. Тэгээд яагаад зохион байгуулах болсон гэвэл ер нь аягүй санамсаргүй эхэлсэн. 2 сар гарангийн өмнө гэр бүлэрээ ковид туссан. Тэгээ нөгөө хөл хорионы үе байсан болохоор би дэлгүүр хошоол гарч ордог байсан. Тэгээд өөрийгөө бол хотгоноосоо туссан гэж бодоод тэгээ ер нь манай хотгоо өвчлөл ихтэй байгаа юм байна гэдэг бодолд хүрсэн. Тэгээд өөрөө тусаад идэхтэй маш их юм тариа илүү гарсан. Нөгөө тангууд маань илүү гарсан. Тэрнээс гадна нөгөө нэг ер нь энэ тарианаас гадна хоол хүнс ер нь маш их юм хэрэг болд юм билээ гэрт. Яг гэрээр эмчлүүлж байгаа тохиолдолд. Эмнэлгээр эмчлүүлж байгаа хүмүүст маань болохоор нөгөө эмнэлэг цаанаас нь даачж штэ. Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүст нөгөө маш хүндрэлтэй. Одоо боломжтой хүмүүс байна те. Энэ юм тариагаа авчих. Боломжгүй хүмүүс байгаа штэ. Тэрийг одоо боломжгүй байгаагаа хэлэх хүн байна, хэлэхгүй хүн бас байна те. Тэгээд би нэг өдөр сууж агаад өөртөө байгаа юм тангуудаасаа бол найзуудаа өгсөн л дөө. Тэгээд нөгөө 2-3 шиг тан илүү гарсан. Тэгээд хайрын тангаа өхүүлчих гээд байгаа юм шиг санагдаад хугацаа дуусчих гээд. Тэгэл за ямар ч байсан би энэ хороолтоо ингээд тангаа бариа суучи гэж бодсон. Тэгээд нөгөө оршин суугчд маань бас дэмжих ах надтай адилхан юм илүү байвал хэдүүл ингээд цуглуулъя. Хүнд одоо бусдаа сэтгэлийн дэм өгөхөд заавал эд хөрөнгө мөнгө одоо шаардлагагүй байгаа зүйлсээрээ туслая гэж бодоод өөрийнхөө хэдхэн ширхгийг энийг яг энэ сагсандаа игээд гарч ирсэн. Тэгээд хорооллын оршин суугчд маань үнэхээр хүнлэг хүмүүс. Тэгээд намайг айгүй сайн дэмжиж байгаа. Дэмжсэн. Хүмүүс өшөө ямар хандлагатай байна? Хэдэн айлд ерөөдөө тусламж бас үзүүлв? За би өчтөр нөгөө нэг одоо энд байгаа багцуудтайгаа адилхан гэхдээ нөгөө нэг хүнсний тусламжтай баг зэргийн штэ. Гэтэ тэр чинь хүнд гол нь тусламж авж байгаагаас илүү нөгөө сэтгэлд нь айгүй дэмтэй очдөг юм билээ хүмүүст маань. Тэгээд миний бодлоор би нөгөө ингээд айлуудаа над руу хувь чат мессеж хийсэн хүмүүсийнхаа ингээд ягаад шууд бичээл хүргэж өгөөд исэн болохоор нэг 20 гаруй айл яасан баха. 25 6 айл гэсэн баг. Тийм. За одоо энэ бохцод маань жишээлбэл үзэгчдэд танилцуулахад одоо маск 3 ширхэг ингээд дээр нь дотор нь байгаа зүйлсийг бичээд ингээд дараа нь хөөхөн юм ил захидал бичээд эрүүл энхийг хүсийг хуршүүдээсэн гэдэг нэг ийм бохцуудыг айлуудтай хүргэж байгаа юм байна. За одоо бусад хотгоны оршин суугчид болон хорооллын оршин суугчид ер нь ард иргэдэд хандаж юу гэж уриалмаар байна. За тэгээд бусдуултаа хандаж хэлэхэд бол өөрөө өөрсдийнхөө боломжоор хэдүүлээ бусдтай тусалцгаая. Заавал одоо хэрвээ ийм үйл ажиллагаа хийн гэж бодож исэн бол хин нэг ивент итгэх байгууллага ч юм уу те нэг ийм том юм ярихгүй. Тийм газар, тийм хүн олъё, тийм газар олж иж бид нар одоо ингээд хэдэн хүн туслах гад байна ч юм уу те. Тэгэхгүйгээр ингээд ийм бусдтай өөрсдөө байгаа зүйлээрээ тусалж бас болдгийм байна. Тэгээд дээрэс нөгөө нэг би хэллээ шүү дээ нөгөө хороолтоо ажилтгаа гэж. Тэгээд би хүүхдийн байгууллагатай ажилтдаг. Тэгээд бяцхан одоо нөгөө нэг 4-5 настай ангийн маань хүүхдүүд ч гэсэндээ ингээд нөгөө багшаа гэдэг нөгөө ийм хөөрхөн жижигхэн витамин бариад ирж байгаа. 500 төгрөгийн витамин маа багшаа гэд. Тэгээд өөрөө бол зарим авч идэх дуртай байгаа болно. Гисэн мөртлөө маш өөр тэр хүүхдийн сэтгэлгээ бас шал өөр байна шүү дээ. Багшаа би энэ ийм ингээ витамин авчлаа. Найзуудтай витамин өгмөр байна. Тэгэхээр одоо бид нар одоо том хүмүүстэй хүүхдээс ч гэсэндээ үлгэр жишээ авах хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Энэ аяныг бусад хорооллын, бусад оршин суугчид маань ингээд жоохон боломжтой одоо ингээд
зав зай байгаа хүмүүс маань байвал ингээд бас суучиж болох юм байна. Тэгээд энэ аянаа би цаашдаа бас өөрийнхөө хувьд бол дахиад үргэлжлүүлэе гэж бодож байгаа. Тэгээд хэрвээ би ингээд энэ аяныг одоо энд зогсоод тэнд зогсоод үргэлжлүүлэх чинь гэдэг мэдээгээ хийлэн тэ. Тэгэхээр намайг дэмжиж над дээр одоо бодож байгаа боломжтой байсан юм а би юм өгөх байсан юм а гэж бодож байгаа иргэд маань надтай холбогдоод имээ өгөөрэй. Би одоо энэ аянаа ямар ч байсан хэсэг хугацаанд үргэлжлүүлэе гэж бодож байна. Тэгээ намайг дэмжиж байгаа та бүхэнд маш их баярлалаа. За үзэгчдээ та бүхнийг буян тухай хорооллын оршин суугчтай уулзуулаа. Тэгэхээр бусад хороолол хотгоны оршин суугчид болон иргэд маань өөрсдийнхөө амьдарч байгаа газар хөшүүдэд туслах энэ сайхан аяныг илүү өргөн цар хүрээтэйгээр өрнүүлээсэй гэж хүсэж байна. Энэ пост цэгийн мэн шууд амжилан хүргэлээ.